Амар алуу. Айваа монголоо. Гой хонхтой болсон. Энэ чинь ийм төрлийн хонх. Ойлгож байна уу? Юу ойлгож байна? Дахиад чи утаагаа нэрэлж явж байна уу? Наа. Тэгэхээр энэ бол тэр хэвийн хонх байна. За. Гонд. За ямар сайхан зөвсөөр ярилцаж хүн төрөлхтний хөгжил дэвшилт хүргэсэн технологийн дэвшлүүд. Монголоор юу гэдгийг Технологи хэлээр Технологи тэгээ юу гэж тайлбарлах вэ? яг шууд монголчууд яг даргасан үг байхгүй тий. Би болгосон үг байхгүй. За технологи гэдгээ тэгвэл Ажиллах систем, механизм гэдэг монголоор юу вэ? бас л гадаад үг болчих. Харин тийм тэрийг монголоор орчуулвал юу вэ? бүтээмж гэж болно шүү дээ. Тийм бүтээмж арга барил. Тийш зэнээр шинэ нээлт. Шинэ нээлт бүтээмж гэж болно. Тийм шинэ. За тэгвэл энэ мэт гадны үгсүүдийг монголчлоод яваад байх хэрэгтэй. За тэгвэл нээлтийн асуудлаар үргэлжлүүлэх нэ. За өнгөрсөн өвөө 20 дугаар зууны үед манай Никола Тесла гэдэг эрдэмт нь болохоор энэ хязгааргүй аргаар эрчимүүж гарах гэдэг арга барилыг өөрөө сэтгэж байж л дээ. Тэр арга барил нь ажиллах зарчим болохоор дэлхийн өвөө болохоор хойд бол өмнөд туйл гэдэг нэг хоёр эсрэг тесрэг туйл сүмүрд сорон зооромтой байдаг штэ. Тэгж бас дэлхийн нэгсэндээ эргэлдүүлэх хүч өөрөө болдог. Тэнгүүт нь болохоор Никола Тесла гэдэг болохоор тусаад хөрөмжөд болохоор нэг талд нь эрэг туйл, нэг талд нь сөрөг туйл гэж хоёр зүйлийг үүссэн бай. Тэгээд энэ хоёр зүйл чинь хоёроо байхаар энэ эсрэг тесрэг тал дээр дугуй зүйл дээр болохоор тавьчихаар тасралтгүй эргэлцдэг юм бэ. Эргэлтэн гэж тооцсон юм байна л да. Энэ дээр хөдөлгөөн гэдэг зүйл нь болохоор өөрөө энэ эрчим хүч гэдэг зүйлийг хязгааргүйгээр үүсгэх юм байна гэж өөрөө сэтгэсэн байгаа юм. Гэтэ одоо болохоор энэ одоо хүртлээс бидэндээс ийм технологийн дэвшил байхгүй л да. Энэ бизнесийн эрх ашиг гэдэг зүйлээс болж ийм дэвшил Ямар олон гадаад өгтэй юм бэ? Ер нь санааг нь ойлголоо. За. Энэ ертөнцийн тэр чигээрэл мөнхийн хөдөлгөөнд донд байдаг шүү дээ. Тэгэхээр танай тэр Тесла илүү Никола Тесла. манай л гээд байсан дэг. Тийм үү? Манай Никола Тесла. Тэгсээ. Энэ нь мөнхөд эргэлдэг хүчийг яаж зөв хуваарлаж ашигтай болгох вэ? Үнгүй урсаад эргэлдээд байгаа зүйл юм шүү дээ. Тэгэхээр энийг яаж хүмүүс нийтэд хэрэгцээтэй зүйл болох вэ гэдэг дээр их анхаардаг байсан байна гэж дүгнэж байна. Гэвч цаг үеэсээ төрүүлж сэтгэх нь одоогийн хэвшмэл байгаа хүмүүстэй үргэлж зөрчилддөг. Тиймээс ажиллаа бүтээж чадаагүй юм байна. Тийм үү? Тийм ээ. Ямар ч тохиолдолд энэ шашин шүтлэгийн мунхралгийн чим ийм л аюултай байдаг шүү дээ. Хүмүүсийг харанхуйд байлгадаг. Тэдрийг боолчлохын оронд яагаад шин зүйлийг ирж хаа гэдэгт нь дэмэндгүй юм бол Шашин шүтлэг тэгэхээр шинэ зүйл гарч ирвэл тэрийг болохгүй гэдэг тийм үзэл дүр цаанаас нь сургацсан байна гэсэн үг. Шинэ зүйлээс бүр одоо ингээд айдагч юм. хяналтаасаа алдчих юм бол хэн тэрийг шүтгэе. Зарим нь бол тийм нээлт хийхстэй олж байсан л гэдэг. Монхорсон олонтойгоо нийлж шатааж олж байсан ч гэдэг үлээ. Зарим нь над үзэж хорд цагдаж манай бурхны заасан зүйлээс зүрж байж гэдэг юм уу. Энэ мэтэр бас л адалдаг байсан үе зөндөө. Тэгэхээр яг жинхэнэ хүмүүжил явагдаад байна уу эсвэл дарангуйл явагдаад байна уу гэдгийг тооцоолоход бэрх юм. Та нар тэднийг шүтлээ. Харин тэдний нэрийг баригсдыг баяжуулж үйл яах вэ? Нэрийг баригсдыг эрх мэдэлтэй болгож үйл яах вэ? Бодох л хэрэггүй. Өнөөдөр чиний махан бие үгүй боллоо гэхэд чиний эм хэдэн зоос хүрэх вэ? 10 сая. 10 сая биш. Юу зэн миний эд ирэхтэн удалдаалагдвал үнэтэй штэ. Бүрэн бүтэ эрүүл байгаа эд ирэхтэнгүүд. Тэгээ Монголд бол одоо эрүүл эрхтэнтэй хүн байхгүй. Ихэнх нь хорд хариулаад хэцүүдсэн байна. Чи өхлөө гэхэд заавал шашнаар дамжих болно гэсэн үг юм. Тэгин дөө. Чамайг улс төр чи улс төрийг сонирхдаггүй байж болно гэсэн.
Гэхдээ ус төр чамайг оролдоно. Чи шашин шүтгэхгүй байж болно. Тийм үү? Тэгвэл шашин чамайг удирдна. Энэ хоёр ягаад юм ойролцоо байд юм бол? Хоорондоо нэг эрг ашигтай болов. Чи одоо ингээд бие барлаа. Гэтэл чи гэрээсэлж намайг хээр хангаад тэгж оршоогоорой тэр газар гэдэг ч юм уу. Тэглээ гэхэд чиний хийснээр гүйцэтгэх болов. За яг гүйцэтгэлээ гэхэд ард үлдчихэж байгаа хүмүүсэнд тэр хууль зөрчижил хийн гэсэн оршуулга хийн гэсэн үг шүү дээ. Намайг тэр газар оршоогоорой. Үгсэн хүнд хууль байхгүй шүү дээ. Бараг л муухай хэлмээр шарын шашныхаа оршуулгын газраас л газар гуйжил. Газар худалдаж авч ил оршоох хэрэгтэй болж шүү дээ. Үнэхээр чи дор хаяж зүгээр ч үхэж болохгүй. Чиний үхэл хүртэл өмтэй. Хамгийн хямдхнаар оршуулгууд бол 10 сая. Тэгээд дунджаар бол хүмүүс 20 сая хацаагийн зардал гарч оршуулгаддаг гэдэм билээ өвөө. Ийм л байна. Чи өгөхөд бас ашигтай. Дор хаяж 10 сая ашигтай юм байна. Хорвоо зүгээр нүцгэн ирчгээд буцахтаа хүртэл бусдад гайвуулж өгөх ямар хэрэг байна. Тэгэхээр энэ дээр чинь тоглоод байгаа юм биш үү? Тэгээд өвөө оршуулга нь тэгж энэ та нар ингэ газар ингэж оршоогдож байсны хооронд баг та нар өөрсдөө чандарлуулчих юм бол хамаагүй хямдхан тусаад байгаа байхгүй юу? Муучхын хэлвэл. Гэхдээ энэ бас л зоос хэрэгтэй. тий. Ингээл та нар үхэхтэй хүртэл ийм л биш үү? Чиний тэнгэр шүтлэгтэй байна уу? Чиний шүтлэггүй байна уу? Өөр шашин шүтнэ үү? Дамжлага нь ерөөсөө л бас л нэг 8-8 шашин. Та нарын өгсөн бах байдаас ч хүртэл ашиг хийж байгаа нь харамсалтай. Дураараа илгээгдэж ирчгээд дураараа ч оршуулгадж болохгүй. Ийм л хяналтанд байна. Тэгэхээр яах вэ? Та нар тэр чигээрээ дарангуйлт байгаа нь үний юм. Чи ямар буцаж амьлаад үгүй би тийм ёсоор биш ингэж оршуулгадмаар байна гэж хэлж чадахгүйгээс хойш. За юу ярих гэж байгаа юу руу чадаач. Ихтэй хоёрд үхэл их байна. Хүмүүсийн чихэн дээр амьсгалж байгааг ч мэдэрч байна. Тийм биш гэж үү? Хаяа сонсогддог ч тийм амьсгалаад байгаа юм шиг. Заавал хамгийн сүүлд нэг 2 сарын өмнө сонсогдсон юм байна. Гэлээ сатаа юм шиг чихнээ. Сайн бай. Бас мэдэрч байна шүү. Нээлтийн хувьд ингэж ярих юм аа. Дор бүрнээ тэмдэглэлтэй. Энэ давхар танин мэдхгүй юм бөгөөд хоорондоо бас мэтгэлцсэн байдлыг үүсгэх ёстой. Чи арга талын ярина. Нөгөө талаас нь ойлгож аваад ийм байж болох байсан юм биш үү гэж давхар санаа оноо нэмэх юм. За. Энэ дээр тийм асуудал үүссэн бол түүн дээр нь энийг нэмсэн бол яах байсан бэ гэх мэтээр. Тэрнээс жирийн яриа биш. Энийг судалгаа болгох хэрэгтэй. Судалгаа гэдэг нь он цаг дараалтаа тэгээд за танаа Тесла ах гэлөө. За тэр мэр шиг тэгтээ амаар биш. Бичгээрээ тэмдэглэл. Он цаг үетэй. Тэгээд тийм бүтээж тойрож байсан байна. Намтар юмтай. Гэвч тэр хүний зорилго үзэл санаа тийм зүйлээс болж ийм болж хавьсан. Ингэж дуусаад одоо энэ хүний хийж бүтээсэн зүйлийг хүн төрлөختөн ингэж ашиглаж байна гэх мэт. Үүн дээр нэмээд өөр арга барил байсан бол яах вэ гэх мэтээр ингэж улам цааш одоо тэр хүний өмнөөс үнэхээр амьд байсан бол ингэх байсан болов тэгх байсан болов гэдгийг бас төлөвлөн харах юм. Ахгүйр зүгээр ярьж хэлээл өнгөрчих зүйл биш байх нэ дээ. Нэгэн л тэдний гавьягаар
энэ хүмүүс чинь бас нийтийн дунд хэрэгцээ болгоо ашиглаж байгаа шүү дээ. Энэ нь бас та нарыг энэ ертөнцийн хүн бүр өөр өөрсдийн даалгавартай ирдэм байна. Үндэстэн хамааралгүй гэдэг шалтгааныг ойлгоход их том тос болох юм. Тэгвэл дахиад энэ дээр дор бүрнээ тэмдэглэл хөтлөнө. Одоо тэмдэглэсэн юм байна уу? Байхгүй. Хаа нөгөө? Толгойд нөгөө юу? Гараараа тэмдэглэл хөтл. Тийм гэсэн байна. Ийм их сурвалжаас би иш татав гэх мэт энэ зүйлээ хэлж байна. За. Яагаад гэвэл айлдвар юмыг бас маш олон улсууд сандардаг байгаа шүү дээ. Ааха. Тэгэхээр баримт нотлохотой байх хэрэгтэй. Тэрийгээ бас үгүйсгэл давтуулахгүй хамгаалах чадамжтай байх хэрэгтэй. Тэгвэл 10 шилдэг нээлт дор бүрнээ бэлдэх даалгавар дахиад сонгогдлаа. 7 хоноод нэг уулзж байгаа ч гэсэн та өрсөд бас л хойш тавьсан байх шүү дээ. Чадах хэрэгтэй байна. За. Та нар ирж хайж судалж байж бас оюун бодол санаач нь ус давхар нэгдэнэ. Тэгж байгаа л нэг нэлээд удаан л хөөрөлдөнд нэг бүр ярьчин байцааж байгаад. Тэрийг өөрөө нарийн өгч байна. Өвөө энэ ярдггүй үсүүдийг ярддаг болгомоор байна. Ярддаг болгохын тулд л өвөө нь 10 нээлт бэлдгэсэн шүү дээ. Тэгэхээр тэр биш тэмдэглэсийг өөрөө хараад ярихгүй гэсэн үг. Тэр хүн өөрөө амаараа хэлнэ. Ингэж явах юм. За. Миний бичиж тэмдэглэснийг өөр хүн ярих юм бэ, хэлэх юм бэ, тий? Өөрийнхөө бичснийг өөрөө яа. За. Зөв. Тэгэхээр хүн болгон ярианд оролцоо авчиж байгаа юм. Эрэл хайгуул чигийг нөхцлөө. Эрэл хайгуулаа та нар өөрсдөө хийх хэрэгтэй. Оролцохтой байж л амжилт гарч ирнэ шүү дээ. Тэгэхгүй өвөө нэг аль бэлэн хилээд өгдөг энэ тэгэл та нарт нэг чихэрч ороод нөгөөх рүү. Нэг бол толгойд нь жоохон шингэж магадгүй. Эсвэл чихэр нь нөгөө унтаас ирэхээ оронд л мартчихна. Тэгэхээр айлдвар юм уу аль болох бодитжуулж, баримтжуулж, түүн дээр эсрэгцүүлж, сөрөг болгож, баталж, үгүйсгэж гэх мэт янз бүрээр явах хэрэгтэй юм. Энэ нь дараа нь та нарт амар. Яагаад гэвэл бодит их сурвалжаас иш татсан зүйл дээр онгодын санаа үүн дээр ингэж нэмсэн, энэ дээр эсрэгцэн гэх мэтээр та нар янз бүрээр бодож сэтгэх нь шүү дээ. Тийм байна. Ойлгосноо. Ойлгосон. За юу ярьж байгаа бэ? Сонсноо. Ямар ч хэсэг эхлээд би хэд өөртөө бодит их сурвалжаас тэр эрдэмтэнд хэдэн онд ийм зүйл хийсэн. Тэгэд тэр нь одоо ингэж хөгжөөж айлсгүй бол тухайн үед тэгж бүтлгүүтээд хүмүүс одоо тэрний ийм зүйлийг нь ашигладаг болсон. Тодорхой дэлгэрэнгүй бичээд тэгээд тэрийг тантай ярилцаад эсрэгцэх тийм зүйл гарч ирж магадгүй. Айлсгүй бол тэрэн дээр илүү нэмээд цааш нь хөгжүүлэх санаа гарч иж магадгүй. Тэгэд тэр болгоныг бид нар ингэж өөрсдөө бодоод тэгээд цаашаа ахаад ярьж болно. Яг зөв. Ядаж энэ зүйлийн айлдварууд үллээ гэхэд өөр шинийг ирж хайж байгаа хийж бүтээхийг хүссэн хүмүүс байж л таараа шүү дээ. Тэдэнд бас оюун бодолд нь бас шинэ нээлт хийхэд тус болох ч юм бэлүү. Та нар өөр өөрсдөө ажил албатай байлаа гэхэд яг тийм шинэ зүйлийг хийж бүтээ гэсэн нэг зүйл дээр төвлөрсөн хүмүүс ч байж болно. Тэдэнд бас шинэ ухаарлж болох юм бэлүү. Тэгж байж л нөгөө хөгжил, дэвшил гэдэг юм чинь улам дээшээ ахиж явна шүү дээ. Тэрнээс энэ хിവэр ээл ингээл байгаад иж болохгүй гэсэн үг. Өгдөл оюун ухамсар ухаанаа ашиглаж хүний амьдралыг амарчилж сайхан болгохыг чармааж байгаа. Тийм учраас энэ дээр ч гэсэн жоохон ч гэсэн тийм болох уу яаж вэ? Өнөө дараагийн гişүүрлээ. За хийж үү. Юу бондоор. Сонин жаарсан. Санаж. Тэгэхээр нарийн арга барил гэдэг бол нэг өөр байх нэ дээ. Илүү юм чиг үүрэг үг чиглүүлэх нь хамгийн чухал. Бас урам зориг нөгч. Энд хөөрөлж байгаа зүйл бол яванда түүх болж үлдэх юм. Түүх бас дурсамж. Тэгэхээр хүн дурсамжийн амтан мөн. Өөр санаад нь оюухан байна.
Өө санаа уу? Бидний бас одоо шинэ технологийн дэвшил байна. Энд бол Хайл нөгөө гадаад байлчлаа. шинэ бүтээмжийн бидний шинэ бүтээмжийн арга барил гэдэг зүйл гарч ирсэн юм байна. Ангаах ухааны салбарт болохоор үүдэл хийс гэж нэрлэдэг байхгүй юу? Тэр үүдэл хийс нь ямар үүдэл хийс нь болохоор хүний төрхтэй болохоор хүний ихийн эвлээд бий болж явахдаа бүрэлдэж байдаг ис. Тэгээ үүдэл хийсний онцлог болохоор юу гэдэг вэ? Тэр эдис болохоор зүрхний эдис болж хувирж болно, тархины эдис ч хувирж болно, дархлааны эдисийг ч бүрдүүлж болно. Ямар ч төрлийн эд эрхтэн рүү хувирах чадамжтай тэнийг үүдгэж өрн ахтгаж эсийг үүдэл эс гэж нэрлэдэг байхгүй юу? Одоо бидний харин Эс гэж юу юм? эс гэдэг болохоор за хүний бие чинь болохоор Хүний биеийг бүрдүүлж байгаа хамгийн бага зүйлийг л хүний нүдэнд эс гэдэг байна. нүдэнд харагдахгүй дэ тустай нөгөө жижигхэн амтай зүйл байдаг Нөгөө байхгүй. уснаас бүрддэг гэдэг. 70% тэр эсний л 70% л ус гэдэг. Баясаагч бид чинь баг нийлээд биеийн бүр эс бактеритэй нийлээд хичнээн байгаа бол. Нянго Хэдэн зуун сая байгаа байлгүй дээ. Та нар чинь тэгвэл ямар олон амтнд ижээдэг юм бэ би дээ. Харин тийм ээ. Тэр нэг ашигтай бишгүй. тэгэд тэр үүдэл эсийг бид хэрвээ тэр үнэхээр тэр эдээс анхдаж хэлбэрээсээ дараагийн хэлбэр шилжихтэй бүхэл эд эрхтнүүдэд хувирах чадамжтай эсэх юм бол тэр үүдэл эс гэдэг зүйлээ болохоор бид энийг болохоор нэг үржүүлэх аргыг хайгаад байгаа. Тэрийг өсөж үржүүлж байгаад бид ямар нэгэн хүнийг илүү залуугаар тэр үүдэлсний шалтгаан хүнийг илүү залуугаар нь байлгах аль нэгэн эд эрхтний өвчлөлтэй байх юм бол тэр тухайн эд эрхтний нөхөн сэргээх гээд ийм технологийн зүйлийг гаргаж ирэх гээд улам судлаад байгаа. Гэхдээ өвийн технологи их ойрхон болсон. 10 жилийн дараа гэхэд улам илүү төгс болчих байх. Гоо сайхны бүтээгдэхүүн дээр хүртэл эдийн үүдэлс ороод ирсэн гэж сонсгоцсон. Энэ болохоор арьсыг илүү гоё толгор зөөлөн хүүхэд нэг төрсэн байхад ямар гоё арьстай байдаг үлээ дээ. Одоо нөгөө нэг энэ нэстэй холбоотой нөгөө Япон улс шүдийг шууд нүүдэлстэй холбоотой шүдийг шууд өөрөө ургуулдаг байгаа ч тэр амтан дээр туршилт нь бол амжилттай алцаа одоо хүн дээр Хөөх. нүүд цавал. Одоо ингээд нөгөө эхэлж байгаа гэх юм уу? Гэхдээ ер нь бэлэн болсон. Бацаа одоо нөгөө Зөвхөн хэтэрхий олон хүн байгаа учраас цөөрснийхэн дараа хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр тэрийг цаанаас нь санхүүжилдэг хүмүүс одоо ингээд тэрийг бариад байгаа гэсэн үг тий. Та нар тэр эс гэдгийн туршилтанд нийтээрээ хамрагдсан хүмүүс. Яаж гэвэл хор тавдар бол эс юм шүү дээ. Тэгэхээр тэр эс өөрөө өөрийгөө нөхөн сэргээгээл хоронд хараад байна уу? Тий. Энэ бол хүнийг залуугаар байлгахын нөгөө талын төлөв яваад. Аха. Тэр эс биеэр өөрөө өөрийгөө төлжүүлээд хороо тараагаад байна. Энэ нь юу баталж байна гэвэл хүн залуугаараа байж болно гэдгийн буруу талын хэлбэр юм. Тэгэж бодогдохгүй юу? эсрэг төлөвлөл. Тэгвэл энийг зөвөр эргүүлж чадвал тэр эс өөрөө өөрийгөө нөхөн сэргээгээд үргэл залуу ирчмээрээ байх боломжийг агуулж чадна гэсэн үг. Вау. Тэгээд өвөө бидний тэр эс гэдэг зүйлийг хэдэн сая дахин томруулж хамарж байгаа тэр дуран гэдэг зүйл чинь улам хөгжөөд эс гэдэг зүйлээ хараад үзэхэд энэ тодорхой хэмжээний өөртөө цахилгаан цэник гэдэг зүйлийг өөрөө хураасан байгаад байхгүй нарийн эс. Бүр атом гэх ч бас нэг нейтрон иргэдэг байдаг шүү дээ. Тэ хаалгадаад. Монголоор энэ үгнүүдийг орчуулсан үг хэллэг байдаггүй байхгүй тийм учраас Орчуул цур тэгэл болоо. Өө заавал эрдэмтэнгүүд биш бид нар өөрсдөө ч гэсэн орчуулал ярьчихлах юм биш шүү дээ тий. Болгүй яг. Тэгж ижил өөрсдийнхөө дархлааг хадгалсан шүү дээ. Тэгтэй адилхан бид нар өөрсдөө Тэгэхээр сонирхол тэр одоохондоо зур энэ батлагдсан шинжлэх ухаанлах биш ч гэсэн хэрвээ тэр эс гэдэг зүйл тодорхой хэмжээний цэник хураагаар байдаг. Тэгвэл чи тодорхой эс гэдэг зүйлд өөрөө
өөртөө агуулгадж байгаа цэнийг нь багасаад ирчих юм бол тэр эсийн хөдөлгөөн удаашралтай байх. Цэник гэдэг нь эрчмийг хэлж байгаа. Тэгэхээр ингэж байна шүү дээ. Наад зүйл чинь шууд оюун бодолтой шууд холбоотой гэсэн үг. Наад эс гэдэг чинь. За. Чи тэр эсийг эерэг тал руу шилжүүлж мэдээг дамжуулж эрчим илгээх юм бол тэр өөрөө залуу эрчмээрээ өөрөө өөрийгөө төлжүүлж чадна. Харин тэр цэнгээ чи буруугаар ашиглавал ор тавдар болно л гэсэн. Оюун бодлоор өвөө дохиох юм. Тэгжээж тэр эрч хүч гэдэг зүйл чинь бий болно шүү дээ. Тэр хөдөлгөөнд орно. Тэгэхээр энэ дээр яагаад шийдэл гарч ирэхгүй байна гэвэл тухайн хүлээж авах сав одоо хүн нь өөрөө ямар байх нь тодорхойгүй учраас тэр нээлт юм нуц нь хойшлоод байна гэсэн. Нөгөө чанартай тэгээд нөгөө тэнцэцэнгүүд нь үлдэхээр тэгэл яах юм биш үү? Зөв. Одоогоор үедээ хадгалтай ингээд бүх юм гэсэн юм биш. Ийм хор тавдар, ийм тийм гэдэг чинь ерөөсөө л тэр эс гэдэг зүйлийн л өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлээд хөгжөөд байгааг л анзаар. Ах дээр бас Зөв талаар нь эргүүлвэл эс гэдэг өөрөө өөрийгөө төлжүүлээд хөгжүүлээд би одоо зүрхжүүлнэ гэх нөө өөр шимт хичээлтэй зүйлд хувирах чадвартай гэсэн шүү дээ. Тэгэхээр залуугаараа байлгах боломжийг бүрдүүлж өгч болно. Хамгийн гол нь тэр цэник эрчим нь оюун бодолтой шууд холбоотой байх нэ. За тэгвэл ойлгоцсон уу? Ойлгосон. За тэгвэл залуу жал эхэлтэй. Одоо надаа эс гэдэг юм удирдцгаа. За удирд ер нь удирдах тун уу? Юу гэж бодож байна? удирдах ашиг. Шууд хүлээж авлаа гинэ зохиог. Тэгээд сонсон юм уу? Тэрний хөдөлгөөн бол маш хурдан байх ёстой. Яагаад гэвэл оюун ухааны бодлын хүч гэж нэг юм чинь л одоо энэ шүү дээ. Дархлаа минь бид орж ирсэн гадны битүүдийг даруй устгаж хөлөөлөх түн гэлээ. Гэхдээ тэгж ярьж оюун бодлоо. Наач ямар шидэж хөвчлэг байгаа. Яа. Оюун бодлоосоо тэр цэнгийг одоо чиний яриад байгаа цэнийг эрч хүч гэдэг ямиг чи тараад шилжүүлэх ёстой. Яг энэ хороонууд шиг. Одоо гайг болж байна. Гайг болсон байна уу? Энэ бол бас эсгэлдэг зүйлийг удирдах чадамж. Тэрнээс тэр чинь хэдэн хоног л өвчтэй байх хэрэгтэй шүү дээ. Дараа 7 хоног. Тийм. Тийм байх уу? Агих мэд. Тэр өвдөлтөө хүлээгээд байх юм л хөрн ягаар нь шалгамгаар нь Одоо ягаарс юм байна уу? Өвөө хамгийн гол нь хүний бие эдээс өөрөө бидний шийдэл ухаанд болохоор хүний бид ихээс анх бий болсон үүдэл хэсэгдэг зүйл эхийн хөвлөд байхураад нас бие өнгөрөх тусмаа тэр эдээс ингэж дахин багасч идэг гэж үздэг байхгүй юу. Тэгээ өөрөөр нэгс нөхөн төлөвч чадвар нь багасч идэг. Тэр үүдэл хэсэгдэг зүйл хүнд өөрөө уургаж бий болж чадах уу болов. Тэр эсгэж байгаа янз бүр л болж хувирдаг гэвэж дээ. Тэгэхээр хувиргаж болохгүй гэж үү. Гэхдээ тэр анхдагч үүдэл хэс хүний бид үүсэх болов. Та нар уусаа тийм зүйлээс л үүссэн шүү дээ анх. Тэгэхээр тэрний хамаарал байна гэсэн үг. Тийм байхаар чинь ургуулж, үржүүлж, шилжүүлж болно л гэсэн. Ямар огт байхгүй зүйлийг бий болгох гэсэн биш. Тэгэхээр дахиад оюун ухааны зүйл болох нь. Энэ зүйл та нарт цэнийг эрчим явуулж хөдөлгөөнд орох нь чухал юм. Махад нэг шоу ирлээ. Амар байна. За өн төр завсарлаа. За